За ингээд сакурата влог эхэлж байна. Одоо Солонгосоос таасайгүйгаа сакура цэцэглээд хүмүүс одоо энэ тэнд зугаалж явж байна. За метрогоор Чамшил яг дээр гарцуудаар гарахад хаасайгүй сакура гоё дэлбэлсэн хамгийн их хүнтэй байна. Усан ягаан өнгөөр хүрээлэгдсэн урт гудмуудаар алхаж байгаа энэ хүмүүсийн цуваа ерөөсөө сакураг үзэхээр л ирсэн байх шүү дээ. Сөүл хотын хаасайгүй шинэ бүхний эхлэл болсон хаврын бэлгэдлүүлийн нэг сакура дэлбэлээд үнэхээр сайхан байна. Үлгэрийн мэд орчин бүрдүүлдэг гайхамшигтай гоёмсог цэцэгсэн яг л далайн давлгаа мэтчил бүр 3 сарын сүүлээр Японы өмнөд хэсгээс эхлэн цэцэглээд 4 сарын эхээр Чэжүү арал цэцэглэж 4 сарын дундуур Солонгосын арлыг бүрхдэг гэж сонсч байсан. Цэцэглэн эхэлснээсээ хойш баг багаар унсаар 10 хоногийн дотор хаагдардаг. За миний хувьд Солонгост ирснээсээ хойш сакураг үргэлж үздэг боломжтой. За энэ удаа нутгийнхаа найз бүсгүй бат цэцэгтэй хамт явлаа. Солонгост бол хаасайгүй сакураг харах боломжтой. Замын хажуугаар гэрийн гадаа тэгээд цэцэрлэгт хүрээлэнгээд хэдхэн хоног эмзэг дэлбэгээ дийлгэж гоо үзэсгэлэнгээ гайхуулж хаад цэцгээ гээж өнгөө хувиргадаг сакураг үзэхээр олон мянган хүмүүс цуглардаг газрууд Солонгост хэд байдаг. За энэ Чамшил ягийн ойролцоо бол хамгийн их цуглардаг газруудын нэг байлаа. За дараагийн ирсэн газар маань Олимпик парк гэдэг нэртэй метроны буудлын байна. Нэгдүгээр гарсаар гараад чигээрээ явж байна. За сая Чамшил яг дээр найзаасаа салаад Сара Нинжа хоёртойгоо энэ дээр уулзнаа гэж тохирсон байгаа. За юу эцгэж байна. Ямар хөөргөн болцсон бэ? Ямар гоё төвцсөн бэ? Газар унсан махсаар. Олимпикийн сакура иймэрхүү байдалтай. You got me shook from the way your body looks. Got me riding hooks, got me feeling like a rook. I don't do it by the book, but for you I'll take a look. Don't know what your mama took, sweet and spicy like a cook, yeah. I'll keep it real, let's make a deal. Buy you a meal if you just let me. Өөрсдөө жоохон хөвчтэй. Сакура нь хайр дурлал, оюун билег, гэгээрэл хүрэх замыг биелэгддэг. Сакура нь богино настай ч өөрт мөнх үнэн чударгыг биелэгддэг гэж дорныхан ярьд юм байлаа. Сакура цэцгэлгийг харах болгонд хүн залууждаг гэж биелэгддэг юм байна. Нэрэл бид байгаль ихээсээ ямар их аз жаргал, эрч хүч, энергийг авдаг билээ дээ. За манай Монголд ч гэсэн хамрын хийдийн тэнд Улаанбаатар хотод Япон Монголын соёлын төвийн гадаа хуучнаар гутлын 22-ын тэндгээд сакура бас харж байсан. За ингээд бид гурав сакура цэцэг хагдрахаас өмнө амжиж үзснээ тэмдэглээд хоолнд орлоо. Одоо ямар дахиад вэ? За энэсээ захиаллаа тийм. Окей. За сүүлд сакура үзэхээр цуглардаг газар энэ хоёр газраас гадна Ёйдо болон бусад хэд хэдэн газрууд байдаг. Гэхдээ энэ удаа бид нар тийшээгээ очиж арай амжаагүй. Сакурата влогийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Сакурата влог дуслаа. Баярлалаа.